Орнод нийтийн аж ахуйн орон нутгийн өмчит аж ахуйн цоцоод үйлдвэрийн газар энэ жилдээ эрүүл мэндийн аянд нэгдэж олон талт үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Энэ хүрээнд тусал цус дүүрэн амьдрал аянд нэгдэж 21 ажилтан цусаа өгч нийт ажилчдаа сургалт мэдээлэл авлаа. За мөн тамхигүй өдөр буюу 5 дугаар сарын 31-нд зориулан тусгаар тогтнолын талбайд өглөөний 7 цагт нэгдсэн журмаар жигсэн дасгал хөдөлгөөн хийлээ. Байгууллага дээр аян зохион байгуулад манай дээр нэг 49 хүн бол тамхи татдаг. Түүний 27 нь бол тамхинаас гарахаар одоо бас оролдлого хийж байгаа. За зарим одоо инженер техникийн ажилчид бол тамхинаас өөрөө татгалзаад бас 20 гаруй өнтер хонцсон юм амжилтуудтай байна. Цаашлуул бас тамхигүй хамт олон болохын төлөө бол зорж байгаа. За дээрэс нь эрүүл мэндийн яамнаас мөн одоо аймгийн засаг дарганы хамгийн газар, аймгийн эрүүл мэндийн газар санаачлаад энэ жилдээ эрүүл мэндэ гэдэг одоо аян өрнүүлж байгаа. Энэ аяны хүрээнд бас бүх нийтийн одоо бас бие тэмээг дэмжих одоо энэ ажлыг бол бид одоо бас санаачилж зохион байгуулж дэмжиж ажиллаж байгаа. За хүмүүнлэгийн үйлсэд бас манай байгууллага 21 хүн бас цусаа өгч бас одоо ийм буянтай үйлсийг бол зохион байгуулсан. За бас олон нийтийг бол тамхинаас одоо гарахыг бас ингэж уриалж байгаа. За дээрэс нь мөн одоо бас байгаа нөөц одоо хязгаарлагдмал нөөцтэй цэвэр усаа хайрлан хамгаалах, ариу гамтай хэрэглэх энэ тал дээр бол бас дадал зуршил эзэмшүүлэх бас хүмүүсийг одоо бас усаа хайрлахад нь одоо уриалж ингэж байгаа. За маргааш өдөр бол одоо хүүхдийн баярын өдөр. За айл болгон аз жаргалтай хүүхэд болгон инээд баясгалтай байгаасай гэж бас хүсэж Дорнод нийтийн аж ахуйн одоо агч нарынхаа нэрийн өмнөөс хүүхдүүдтэй эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг одоо хүсэн ирвэж байна.